Энэ хичээл дээр бүгдээрээ contextual ribbon tab буюу хамт сэдвийн ribbon tab-ын тухай авч үзэх болно. Ингийн тулд бүгдээрээ жишээ төсөл нээцгээе. Энэ удаа бүгдээрээ Rack Advanced Sample Project-ийг нээгээд бордын харагдц руу орцгоё. Өмнөх хичээл дээр бид Quick Access Toolbar болон ribbon-ийн тухай авч үзсэн. Та бүхэн санаж байгаа бол tab гэдэг маань эдгээр Architecture, Structure, System гээд Modify хүртэлх нэршлийг хэлж байгаа. Contextual tab-ын тухай авч үзэхээс өмнө Modify tab-тай нэлээд танилццгаая. Modify tab дээр байршиж буй панелууд маань Properties Clipboard-оос ахуулаад баруун тишээ Create хүртэл үргэлжилсэн байна. Харин үлдсэн хэсэг нь саарал өнгөтэй хоосон орон зай байна. Уг хоосон орон зай дээр бидний сонгосон элемент эсвэл ашиглаж байгаа багажтай хамааралтай нэмэлт панелууд болон багажууд гарч ирдэг байгаа. Тэдгээрийг Contextual tab буюу хам сэдвийн tab гэж нэрлэдэг юм аа. За ингээд бүгдээрээ жишээ олгоод дурын нэг ханыг сонгоё. Ингээд та бүхэн анзаарч байгаа Modify tab маань Walls гэсэн өргөдөлтөө олж өглөө. Тэгээд Modify tab-ын маань энүүгээр бүдүүн зураас яваад баруун гар талд нь ногоон өнгөтэй Modify Walls гэсэн нэмэлт панелууд гарч ирсэн байна. Өөрөөр хэлбэл Modify tab маань Modify Walls гэдэг Contextual tab болж хувирлаа. Эдгээр Contextual tab-ууд маань мэдээж таны сонгосон элементээс хамаарат өөр панелыг санал болгох болно. Жишээ нь бид ургамал сонгоход Modify Planting гэдэг нэртэй болоод Mod Host гэсэн панел дээр тодорхой хэдэн багажуудыг байршуулсан байна. Мөн адил газрын гадуур сонгоход өөр ч юм уу. Гэх мэтчлэн бид нарыг элемент сонгоход Contextual tab маань гарч ирдэг бахан. Мөн адил шинээр элемент үүсгэхэд буюу ямар нэгэн багаж сонгоход мөн Contextual tab гарч ирдэг байгаа. Гэхдээ та бүхэн анзаарсан бол бид ханыг сонгоход Modify Wall гэсэн Contextual tab гарч ирж байсан болов шинээр хан үүсгэх багажийг сонгоход бидэнд Modify Place Wall гэдэг арай өөр Contextual tab гарч ирж байна. Учир нь бид одоо шинээр хан зурх гэж байна. Тиймээс бидэнд хан зурхад шаардлагатай багажнууд хэрэгтэй. Тэдгээр багажнуудыг агуулсан Contextual tab маань Place Wall байх нь бид Draw panel дээрээс эдгээр багажуудын тусламжтай хүсэлбэртэй ханаа зурж болох нь. Харин бид одоо байгаа ханыг сонгоход нэгэнт үүсгэсэн хан учраас тухайн ханыг зурх биш тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийхэд шаардлагатай нэмэлт багажууд гарч ирсэн байх нь. Мэдээж Contextual tab маань биднийг ямар багаж ашиглаж байгаагаас хамаарат өөр панелуудыг санал болгуулна. Жишээ нь бүгдээрээ Architecture tab дээр дараад доор багажийг сонгоход бидэнд Modify Place Door Contextual tab гарч ирлээ. Тухайн панелийн маань Mode panel дээр арай өөр багажууд байх жишээтэй. S2 дараад багажаасаа гарцгаая. Тэгээд Options bar-ын тухай авч үзцгээе. Options bar нь таныг ямар нэгэн багаж эсвэл элемент сонгоогүй байгаа тохиолдолд цулгуу саарал харагддаг байгаа. Харин Contextual tab-ын адилаар та ямар нэгэн элемент сонгоход Options bar дээр маань таны сонгосон элементтэй хамааралтай тохиргоо болоод тодорхой тооны багажуудыг санал болгодог байгаа. Ихэнх тохиолдолд уг Active Dimension гэсэн сонголт гарч ирдэг. Мэдээж энэ таныг ямар элемент сонгосноос хамаарат өөр тохиргоонуудыг санал болгох болно. Зарим тохиолдолд зөвхөн энгийн нэг текст байх жишээтэй. Мөн адил биднийг ямар нэгэн багаж сонгоход тухайн багажтай маань хамааралтай тохиргоонуудыг санал болгодог байгаа. Бүгдээрээ мөн адил доорыг сонгоход энэ тохиолдолд ямар нэгэн сонголт байхгүй мөн энгийн текст байх жишээтэй. Хэрвээ та эсвэл Options bar дээр маус хоёроо дараад Dock at Bottom-ыг сонгосноор Options bar-аа доош нь шилжүүлэх боломжтой байгаа. Буцаад хэвэнд нь оруулахдаа мөн адил маус хоёроо дараад Dock at Top-ыг сонгож өгөх хэрэгтэй. За ингээд бүгдээрээ Contextual tab болон Options bar-ын тухай авч үзлээ. Contextual tab, Options bar нь танд ямар нэгэн үйлдэл гүйцэтгэхэд юу хийх шаардлагатай зааж өгдөг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл би хан зурх гэж байгаа бол надад тухайн ханыг зурхад шаардлагатай багажуудыг санал болгох нь та тэндээс өөрт шаардлагатайгаа сонгоод Options bar дээрээс хүссэн тохиргоогоо хийгээд хан зурхад бэлэн болох юм аа.